За сайн байцгаана уу. 88-ыг бодно. За. За энэ бодлогын нэрийг нь болохоор нийлбэр үржүр тоонууд гэх юм уу? Нийлбэр үржүр задардаг тоо гэж хэлээд өгөө. Тэгэх юм бол арай л тохирох юм шиг. За нийлбэр үржүр гэхээр бас арай илүү ойрхон сонсогдоод байна. Нийлбэр үржүрт задардаг тоо гэж хэлчихэ. Тэгээ нэрлэлчээ. Энэ нэг. Тэгээ нэрлэхэд буруутахгүй. За нэг ийм нэг бодлого байна. Одоо энэ жишээлбэл 6 бол яг 1 2 3 гэдэг энэ 3 тооны нийлбэртэй ч тэнцүү, үржүртэй ч тэнцүү тийм тоо байхгүй юу? Тийм байгаач 1 2 3-ыг нэмэнгүүт 6 гарч байгаа. 1 2 3-ыг үржүүлэнгүүт бас 6 гарч байгаа. За тэгэхээр энэ тоог юу гэж хэлж байгаа вэ гэхээр нийлбэр үржүрт задардаг тоо гэж хэлээ л да тий. За тэгэхээр за ямар нэгэн К-гийн хувьд тий К ширхэг тооны нийлбэр үржүрт задардаг К ширхэг тоо тий одоо жишээл 6 бол 1 2 3 гэдэг 3 ширхэг тоонд задарч болоод байна шүү дээ. 3 ширхэг. Тэгэхээр К ширхэг тооны нийлбэр үржүрт задардаг хамгийн бага энийг болохоор нийлбэр үржүрт задардаг хамгийн бага тоо гэж хэлэх юм байна л да. Минимал тоо гэж хэлэх юм байна тий. За тэгэхээр К-тай тэнцүү 2 3 4 5 6 гэдэг утгуудад нийлбэр үржүрт задардаг хамгийн бага тоонуудыг энд бичсэн байгаа байхгүй юу. За тэгэхээр 2 ширхэг тооны нийлбэр үржүрт задардаг хамгийн бага тоо бол 4 байна тий. За 3 ширхэг тооны нийлбэр үржүрт задардаг хамгийн бага тоо бол 6. 4 бол 8, 5 бол 8, 6 бол 12. Тодорхойны юм тий. За тэгээд К-гийн утга нь 2-оос 6-гийн хооронд байх үед байх нийлбэр үржүрт задардаг хамгийн бага тоонуудын нийлбэр нь 30 гэж байгаа байхгүй юу? Эднэрийн нийлбэр гэсэн үг 4 6 8 8 12. Гэхдээ нэг тоог давхардаж нэхгүй тий. Distinct гэдэг санааг оруулж ирж байгаа тий. Наймыг ганцхан удаа тоолъё гэж байгаа байхгүй юу? Уг нь бол 38 л да. 20 30 38 тий. Гэхдээ 8-ыг 2 тоолохгүй учраас энэ нийлбэрийг 30 гэж авах юм байна. За 2-оос 12-ийн хооронд бол distinct тий. 2-оос 12-ийн хооронд нийтдээ биднэрт 11 тоо байх ёстой шүү дээ. Гэтэл давхардлууд нь хасагдаад нийтдээ 6-хан тоо олдчихж байгаа байхгүй юу? Тэгээд бидний нийлбэр нь 61 юм байна тий. Давхардлын авилгацсан чинь 11 биш 6-хан тоо олдсон байна шүү дээ. Тэгвэл 2-оос 12 мянган хооронд 2-оос 12 мянга хүртэл ширхэг тоонуудын үржүр нийлбэрт задардаг хамгийн бага тоонуудын нийлбэрийг ол давхардлыг арилгах нь тий. Distinct нэг тоог тооны ширхэг тооны К ширхэг тооны нийлбэр үржүрт задардаг хамгийн бага тоог давхардаж нэмэхгүй шүү л гэсэн үг тий. За энийг бодъё. За энэ ер нь бол recursive ашиглаад backtracking ашиглаад нөгөө тоогоо үржүрт задлаад
Тэгээд бодчихно л доо. Тэгэхдээ нэг хит анхаарах зүйлүүд байгаа. За нэгт бид нар нөгөөдлөөсөө өөртөө хэрэгтэй юмнууд аавъя гэсэн үг те. За эндээс би юуг онцлох вэ гэхээр за ямар нэгэн к ширхэг тооны хувьд к ширхэг тооны нийлбэр үржүүлэлт задардаг тоог бид нэр хайж байгаа гэж үзье л да тий к-гийн хувьд. Тэгэхээр бид нэр к-г ингэж илэрхийлж болоод байгаа. К үрчиг нь 2, үрчиг нь гэх мэтчлэн үрчиг нь 1, үрчиг нь 1 гэх мэтчлэн үрчиг нь 1. За нэг ийм хэлбэрт бичээд дараа нь к дээр нэмэх нь 2, нэмэх нь 1, нэмэх нь гэх мэтчлэн нэмэх нь 1 гэдэг ийм хэлбэрт бичиж болж байгаа байхгүй юу. Тэгээд энийг ингэж харж байгаа. Эндээс би юу харах хэрэгтэй вэ гэхээр энэ к үрчиг нь 2-той тэнцсэн шүү дээ тий. Энэ бол за энд нь хэдэн ширхэг нэг байгаа лээ. Энд чинь нэг к ширхэг тоо авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр к дээр нэмэх нь 2, нэмэх нь энэ 2 энэ чинь 2 2 ширхэг тоо байна шүү дээ. Тэгэхээр к-гаас сасах нь 2 ширхэг 1 нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын дарагдаад тэгээд к 2к болж байгаа шүү дээ. Тэг би юу ч хэлэх гээд байна вэ гэхээр к-гийн ямар ч утган дээр болвол к-гийн ямар ч утган дээр нийлбэр үржүүлж задардаг хамгийн бага тоо нь энэс сэтрэхгүй гэсэн үг байхгүй юу? Энэс сэтрэхгүй гэсэн үг. Тэгэхээр эндээс бид нар юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр бид нар дөрөвс эхлээд хамгийн их к-гийн хамгийн хутгач 12,000 шүү дээ. Тэгэхээр 12,000-ыг 2-оор хожуулээд 24,000. Энэ интервал байгаа тоонууд л манай нийлбэр үржүүлж задардаг хамгийн бага тоонууд энэ интервал дотор байгаа гэсэн үг байхгүй юу? За би эндээс бас нэг зүйлийг онцолж хэлэхэд яг дөрөвс эхэлж байгаа гэхээр 1 2 3 4 нийлбэр үржүүлж задрах боломжгүй байхгүй юу те. Нэгдүгээрт, хоёрдугаарт анхны тоонууд бол бас задрахгүй. Нийлбэр үржүүлж задрахгүй. За энийг би батлахгүй зүгээр бодоод олцоход ойлгомжтой те. Дандаа нөгөө нийлмэл тоонууд гэж ярьдаг ш. Нийлмэл тоонууд л нийлбэр үржүүлж задарнаа гэсэн үг шүү. За нэгдүгээрт манай интервал энд явна гэсэн үг. За энэс хэтрэхгүй. Хоёрдугаарт за хоёрдугаарт гэж юм байгаа билүү? Байхгүй юм байна те. Тэгэл ингэн гэсэн үг. Бид нэр к-гаараа гүйхгүй. Бид нэр энэ тоонууд араалгүй. За тэгээд тоонуудаараа гүйхдээ бид нэр юу яах вэ гэхээр дөрвийг үржүүлж задлаа. Тэгэл жишээлбэл бодолтой энд ярих гэж байна одоо тий. Манай бодолтыг ярих гэж байна. За ямар нэгэн 12-ыг авч үзье л да тий. 12-ыг бид нэр үржүүлж задлаад байх байхгүй юу? 12 чинь үржүүлэлт яаж задрах вэ гэхээр нэгээс их тооны үржүүлэлт задлаа шүү дээ тий. Үржүүр гэдэг чинь ганцхан тоо байж байвал үржүүр биш шүү дээ тий. Зүгээр л нэг тоо байж гин гэсэн. Тэгэхээр 2 6 гэж задрна. Мөн үү? Тэгээд 2 6 гэж задарна. За өөр чинь яах вэ? 2 3 гэж задарна тий. Өөр яаж задрах вэ? 3 4 гэж задарна шүү дээ тий.
За тэгэхээр энэ болгон дээр бид нэр одоо энийг ингээд задлж штэ тэ. Тэгэхээр бид нэр энэ дээр ямар ажиллагаа хийх вэ гэхээр манай ажиллагаа бол 2 дээр нэмэх нь 6. За энэ бол 12 болсон байгаа штэ. Энэ бол 8 болсон байгаа тэ. Тэгэхээр энэ хоёрын зөрүү 4 байгааз. Тэгэхээр 4 учраас зөрүү 4 байгаа учраас энэ дээр 4 ширхэг нэг нэмнэ гэсэн үг. Энийг 4 ширхэг нэгээр үржүүлнэ гэсэн үг шүү дээ. За энэ тохиолдолд бид нэр яаж байгаа вэ гэхээр энд 2 ширхэг 5 байгаа. 4 ширхэг нэгийг нэмсэн. Тэгээд яасан бахна вэ? 12 бол К-гийн 6 гэдэг утган дээр шийд болж магадгүй гэсэн үг. Ямар ч хэсэн л ийм шийд бол олдчихё гэсэн үг. За одоо энэ дээр үзье те. Одоо энэ дээр үзэхээр эн чинь бол мэдээж 12 шүү дээ. Нийлбэр нь хэдлээ. Нийлбэр маань хоёрыг гүрчгэн 2 гүрчгэн авш 2 дээр нэмэх нь 2 нэмэх нь 3 баггүй. Тэнцүү хэд вэ? 7 баггүй. За тэгэхээр зөрүү 5 шүү дээ. Тэгэхээр 5 ширхэг нэг нэмнэ гэсэн үг баггүй. За тэгэхээр энэ чинь 3 шүү дээ тий. 5 ширхэг нэг нэмж байгаа шүү дээ. Энийг нэгээр үржүүлэхэд бол ямар ч асуудал байхгүй шүү дээ. Тэдэн ч нэгээр үржиж болно. Энд бол асуудал байхгүй. Нийлбэр дээр тэгэхээр бид нэр 5 ширхэг нэгийг нэмэнгүүд 12 тагаа тэнцэх гэдэг шүү дээ. Энэ тохиолдолд бид нар 5 дээр нэмэх нь 3 буюу 12 бол К-гийн 8 гэдэг утган дээр шийд болж магадгүй байхгүй юу? Хэрвээ өмнө 12-оос бага тоо шийдэн болоогүй бол 12 ингээ шийдэн болчихно л гэсэн үг. За энэ тохиолдолд бас яг адилхан тий. 12 3 дээр нэмэх нь 4 чинь 7 болно тий. 7 болно. Тэгээд дахиад 5-ыг нэмэх нь шүү дээ. 5 ширхэг 1. Тэгэхээр энд 2 байгаа тий. 5 дээр 2 дээр нэмэх нь 5. Ингээд 7 ширхэг тоо хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр 12 бол К-гийн 7 гэдэг утган дээр шийд болж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нэр доороос нь 4-өөс эхлээл явж байгаа 12 дээр очсон байгаа шүү дээ. Тэгээ 12 дээр очих үед К-гийн 7 гэдэг утган дээр шийд олдог байвал бид нэр энд 7-гийн шийдийг шууд олчиж байгаа байхгүй. Энд 8-ийн шийдийг шууд олчиж байгаа байхгүй. Хэрэг олдоогүй байвал гэсэн үг. За танд бодолтыг л хийх хэрэггүйсээр. Тэгэхээр ингэн гэсэн үг. За манай юу байгаа лээ? К-гийн макс нь би одоо энэ камел ашиглаж сурна. Камел ашиглаж. Хүмүүс жоохон хэцүү байсан байж магадгүй. Надад бол хүмүүс одоо миний бичлэгийг үзэж байгаа хүмүүс ингээд дандаа жижигээр бичээд ингээд яваа сурцсан байсан гэж магадгүй гэж би жижигээр бичээдсэн аахгүй. Тэр нь ч гэсэн чи надад тагууд хөвгтэй санагдаад байна. Ер нь ч тэгтээ энэ юу гэж яддаг л да. Камел кейс гэж яддаг л да. Камел кейс. Яагаад камел гэж байгаа нь энд байж тээ. 2 үг байвал 2 дахь нь томор байдаг. Нэг юм стандарт байдаг. За тэгэхээр би одоо дандаа цааш та камел кейс ашиглана. За К-гийн макс нь болохоор 12,000 шүү дээ тий. 12,000. За бид нэг энэ олдож байгаа тоогоо хэд юу гэх вэ? N гэж хэлэх юм байна тий. N гээ. N-ийн макс нь 24,000 баггүй. За тэгээ N-ээр тавтна гэсэн үг. За бүр нарийн хэлвэл N-ийн
камела мартсан явж тий. N-ийн минимум 4 баггүй тий. За тэгээд n-тэй тэнцүү n min n-ээс баг буюу тэнцүү n max n. За тэгэл давтна л да. За бид нөгөө нэг юунд задлах гэж байгаа юу лээ? Хуваагчдад задлах гэж байгаа нэгээс ялгаатай. Тийм учраас хамгийн бага нэр дэвшигчтэй хамгийн бага хуваагчийн нэр дэвшигч нь 2. Тэгээд энэ n square-тэй n байдаг. За манай алхам бол 1. За тэгээд n-ийг задлах гэж байгаа гэсэн утгатай. Recursive учраас энэ чинь ямар нэгэн тоонд хуваагдчихвал апдейт хийгдээд явдаг шүү дээ. За одоо ингэ бид рүү 2 дугаар техник юм хэлэх гэдсэн ийм юм байсан юм байна. За манай тоонууд дундаас хамгийн их тоон 24,000 байгаа шүү дээ. 24,000-ыг бид нэр хэдэн шиг тооны үржүүлж задлж болох вэ гэж байгаа байхгүй. За энийг маш энгийнээр хэлэх юм бол хэдэн шиг нэгээс ялгаатай хэдэн шиг тооны натурал тооны үржүүлж задлж болох вэ гэж үзье л да. Тэгэх юм бол биднэрт максимум орныхын тоо хэрэгтэй байна. Хэдэн шиг тоо максимумда хэдэн шиг тоо хэрэгтэй байгаа гэдгийг бид нэр мэдэх хэрэгтэй байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл манай recursive маань хэр гүн явах вэ гэдгийг мэдэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн бага нь 2 шүү дээ. Тэгээ зүгээр 2-ын зэрэг задлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол 2-ын хэдэн зэрэг вэ гэхээр за 1000 бол ойролцоогоор 2-ын 10 зэрэг гэдэг. Үржих нь 24 бол 2-ын 4 зэрэгээс их 2-ын 5 зэрэгээс бага байдаг. Тэгэхээр 2-ын 5 зэрэг гэсэн. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр нэг зөвчний. Тэр юу гэсэн үг вэ гэхээр нэг бид нэр ингэж хэлж байна гэсэн үг. 2-ын 15 зэрэгээс бага гэж хэлж болно гэсэн. Тэгэхээр манай recursive маань юу гэсэн үг вэ гэхээр хамгийн ихтэй 15 тооны үржүүлж задлана гэсэн үг. Альва тоог хамгийн ихтэй. Тэгэхээр тухайн акшнд үржүүлж задлж байгаа юугээ тоо гэж хөө. Тэр шиг гэсэн мэлээ энэ дээр байгаа. А гэжтэй. А гэж. А маань хамгийн ихтэй 15 л утгаа авна гэсэн үг. За би нэгээр илүү 16 гэдэг авчих. Тэгээс биш нэгээс гэж индекслэх санаа байна л да. За тэгээ шууд recursive бичнэ. За энэ манай хуваагч хуваагчийн баг. За энэ алхам тэгээд тоог өгдөг нам гэжтэй. За бид нар энэ тоог тэдгээр алхам дээр явж байгаа. Энээс энэ хүртэл тоонуудад хувааж үзнэ үү гэсэн утгатай recursive байх нэ. За тэгээд за энэ хуваагчдын энд ингэ тавьчих чинь. За тэгээ мэдээж хэрвээ тоон id хуваагдчихвэл за одоо хуваагдчихвал бид нэр үйлдэл хийх гэсэн үг. Манай A-гийн id-гаар A-гийн step-гээр утгах нь A гэсэн үг. Тэгээд recursive дараагийн алхмтай болно гэсэн үг. A-яас эхэлнэ. Энд id-ээр хүрсэн бол A-с бага хуваагчийг дахиж тооцохгүй гэсэн үг шүү дээ. Divisor max step-ийг нэмэгдүүлнэ. Number id. За энэ recursive маань ингээ болчих واخа. Одоо нэг ингэн за ингээл дараагийн алхам дээр ингээл орж ирээд байна шүү дээ. Хоёр дахь алхмаас эхлээд бид нэр
нэг юм шалгах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Юг шалгах вэ гэхээр хоёр дахь алхмаас эхлээд манай энэ нам маань тэгс их байвал жишээл ийшээ орж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Жишээл хоёр дахь алхам руу ингэж орж ирж байгаа байхгүй юу? Хамгийн эхлээд манай рекурсив маань 2 12-ыг язгуур авсан чинь 3 гарна. 2 3 1 12 гэж дуудагдсан байхгүй юу? Рекурсив хамгийн эхлээд тэгэнгүүтээ нөгөө А массивта бид нэр А-гийн нэгт тэнцүү 2 гэж өгчөнгүүтээ 2 дугагдж байгаа чинь 12 чинь тэгэнгүүтээ 2-ын 3-ын 1-ийн 2-ын 6 гэдээ дутчихж байгаа байхгүй юу? Тэр бид нэр 2-оор үржүүлэх нь бол гарцаагүйгээд 6 гэдээ ороод ирж штэ. Тэгмүүд энэ хоёр ч өөрөө үржүүлж задарч байгаа нэг хэлбэр шүү дээ. 2-ыг үржих 6, 2 6 гэдэг нь. Тэрийг одоо энд хийх гэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ divisor max чинь ч гэсэн ингэхгүй л дээ. Divisor max чаа. Хөөе ингэсэн ч болно. Миний үед ярьж байгаа учраас тэгэхээр recursive маань өөр багсан гэсэн үг. Тэгэнгүүтээ энд бол хуваах үйлчлэг 2 хийгээд байна те. Би ийм юм дэстэй аяйгуу дургу шүү дээ. Маш дургу. За одоо үржүүлж задарсан шүү дээ. Үржүүлж задарсан учраас check step гэж шалгана гэсэн үг. Гэхдээ манай үржүүрийн А-гийн step дэх утга нь болохоор нам болох нь шүү дээ. Энэ 6-гаа А-гийн 2-т өгж байгаад тэгэнгүүт 2 6 гэдэг тоо массивт ороод ирлээ шүү дээ. Тэгэнгүүт 2 гэдэг утгатаар шалгачихж байгаа байхгүй. За шалгадаг функц нь болохоор steps гэдэг нэг тэнцүү steps за ингээд за нийлбэр нь олцсон. Энэ нийлбэр олцсон гэсэн үг шүү дээ. За тэгээ шалгана гэсэн үг. Мэдээж энэ нийлбэр чинь манай одоо гадна талд явж байгаа n-ээс их үеж болохгүй шүү дээ. Энээс их үеж болохгүй. Тэгэхээр эрс их байвал энэ манай энэ ерөөс ямар нэгэн n-ийн хувьд одоо юу нийлбэр үзүүлж задрахгүй л гэсэн үг. За ийм байвал одоо бид нар юу яах вэ гэвэл задарна гэсэн үг. Одоо зүгээр задарна гэсэн үг. Гэхдээ нэг асуудал байгаа тийм. Одоо бид нар k-га олчихно тийм. K-га олно гэсэн үг. Тэгэхээр энэ k нь хэд болж байгааг харъя л да тийм. K нь болохоор ямар ч хэсэг steps ширхэг тоо үржигдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл энд 2 тоо байна шүү дээ. Энэ тохиолдолд бол 3 тоо байгаа шүү дээ. Тэр чинь энэ steps гэхгүй. Нэмэх нь одоо хэдийг нэмэх юм? Хэдийг нэмэх вэ гэхээр n-ээс хасах нь сам гэхгүй. Өөрөөр хэлбэл анхны тооны n тэгээ нийлбэрний n анхны тооны n нийлбэрний n энэ 12-оос 7 гэсаад хэдэн ширхгийг нэмэхийг гарч ирж байгаа гэсэн. Тэгээ энэ за энэ мөн гэсэн. Тэгээ манай кам байвал бид нар нөгөө юг шийдэд тавиг байна тий. Шийд маань юу лээ? Шийдээ нэг массив хийх үү? Энэ массивд ямар нэр өгөх вэ? B гэх үү? Энэ бол 24001
12,000 шүү дээ тий. 12,000-аас бол хэтрэхгүй. Камаксаас бага байвал за энэ ингэ шийдэ болцсон гэсэн. Нэгдүгээр камаксаас бага бол тэгвэл хэрвээ B-ийн K одоогийн байдлаар утга аваг байгаа бол тий. Шийд олдог байгаа гэсэн үг шүү дээ. K-гийн энэ утга дээр бидний шийд олоог бол тэгвэл B-ийн K тэнцүү N гэсэн үг байхгүй. За ингээд олсон шийдэ хадгалаад байгаа гэсэн үг. Ингээд байгаа гэсэн үг, ингээд байгаа гэсэн үг, ингээд байгаа гэсэн үг. За ингээд болоод байгаа юм бол бас яачих вэ? Ядаргатай юм аа заавал алдаа гарч идэг. Скортэй. За бид нар одоо шийдэ хийлээ шүү дээ. За ер нь эднийг нэмэхэд ер нь бол болчихно. Гэхдээ тухайн тоог нэмсэн хэсгээ бид нэр хадгалах хэрэгтэй шүү дээ. Map хийгээд байдаг шүү дээ. Би бол map хийх дуртай. Тэгээд това memo шүү дээ. Memoization хийж байгаа шүү дээ. Эцсийцтэй дуусгах гişэндээ томруулж байна. Яаж гар утсан дээр миний бичлэг үзэж байгаа хүмүүс жоохон жижигхан харагдах нь харагдаад л идэм шиг үлээ дээ. За яах вэ? Тэгээд уучраа болоод үзэх байлгүй дээ хүмүүс. Энэ илүү юмтай энэ жоохон ядаргаатай. Би энэ Visual Studio дээр кодо бичсэж болохоор л юм байл л дээ. Би юу яагаад байгаа л та энэ дээр зарим юм ажиллачаад яг энэ онлайн компьютер дээр ажиллахгүй тийм нөхцөл үүснэ л дээ. Яг тэгэхээр миний компьютер ч арай өөр нөхцөлтэй байгаа. Тэгээд бусдтай яг адилхан нөхцөлд ерөнхий нөхцөлтийн бодлогыг бодох гэдэг байгаа байхгүй юу? Ямар илүү дутуу нөхцөлгүйгээр. Тэгэл би энэ сайт дээр бодоод болсон бол энэ бодлогыг нэг ингээ бодож болно. Яг энэ дээр та нар ороод хийгээд үзэх болно гэсэн санааг бас орчноо адилхан байх гэдэг энэ онлайн компьютер ашиглаад байгаа байхгүй. Тэрс надаа энэ дээр бол орчин байгахынч байгаа шүү. Тэгээд нэмс ингэж шүү дээ одоо зүгээр яг л энэ биш кагара ката тэнцүү 2 ха тэгээ 2 канис боёо тэнцүү к макс ингэ к тэгээд бид нэр яах вэ? Нийлбэр тавах хэсгээр шалгана шүү дээ. Өөрөөр хэлбэл B-ийн B дээр шийдүүд байгаа шүү дээ. B-ийн K гэдэг энэ утга маань бид нэр өмнө нийлбэрт авсан уу гэдгээ яаж шалгах вэ гэхээр memo тэг байвал шалгах чинь тий. Тэгвэл нийлбэртээ авъя. Нийлбэртээ авъя. Гэхдээ нийлбэртээ авсан хэмжээнийг дахиж авахгүй тулд мемодо хийх нь шүү дээ. Нэмэгдүүлнэ гэсэн үг тий. Тэр тоо хэдэн шиг давхардаад байгаа гэдгийг эндээс харж болох гэдэг л да хэрэггүй л дээ зөвхөн. За нөгөө солын задлаг баг. За. Мач. 75 87 4 5 За. Болчих шиг л боллоо л да. Үгүй болчих шиг боллоо гэж болчлоо л да. За, бодлоо жоохон зэлт манай 6 хүртэл 30 гараадсан шүү дээ. 6 хүртэл 30 гараадсан. 30 те.
12 хүртэл 61 гарна. За цэвэрлсэн байгаа шүү дээ. За нэг юм бодолт байна. Энэ бол бас 88 дугаар бодлого байлаа. Тэгээ бид бодлогын англи нэрийг жоохон монголчлаад жоохон өөрчилсөн ш. Нийлбэр үржүүлэлт задардаг тоонууд гэд нэрлэжээ. За 88 бодлоо дууслаа баяр та.